Бидний одоо энэ 55 жилийн ойн бас нэг хөтөлбөрт орсон зүйл бол нөгөө найз нөхдүүдэн одоо айл болохоор хөгжүүлдүүлэх ямар одоо арга хэмжээ зохиох уу гэд ингээд комиссод ирсэн тий. Гэтэл манай гэрлэн байна. Ерөөсөн Монгол киноны дөрүүдээр ангийнхныгаа нэг 4 групп юм уу 5 групп болгож хуваагаад нэг дүр өгчий. Тэгээд тэрнээс айл өөрсдөө хөгжилтэй гэсэн дүрээ 10-аас 15 минутанд жүжигчлсэн байдлаар үзвэл их гоё инээдтэй болох байх гэд. Тэгээд эхлээд гэрлэгийнхэн тэр хэлсэн санааг тэгээд энэ санааг бол манай гэрлээ гаргаад бид нар бүгдээрээ өстой зөв санаа байна. Бүгдээрээ тгийгээд тэгэхээр энэнийг ингээд жүжигцэлсэн байдлаар тоглуулахад тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэйгээд урд өдөр нь суглагын суглуулад нэг өдрийн дотор бэлдээд маргааш энэ үйл ажиллагаагаа одоо дүгнэнэ гэд ингэсэн шүү дээ тий. Тэгээд энэ бол маш хөөрхөн боллоо. Хүн болгоны сэтгэл их өндөр байлаа. Энэ үйл ажиллагааг ямар болсон талаар одоо манай хоёр комисс бол өөрийнхөө сэтгэлийг ярида бүгдээрээ хуваалцсан. Миний бодлоор бол хамгийн одоо хөгжилтэй инээдэмтэй дүрүүд бол их олон байлаа. Тийм байгаа үстэй гэрлээ. Тий. Ер нь багууд сэдвээ авсан ороогоос эхлээд бэлдэж эхэлсэн. Бүр айгуу сэтгэл өндөр байсан тий. Ийшээч мод руу гүйж савар хийж яанлгийн энд цаасаа хайрдгаар арга хийж яанлгийн тэгэд ноёны малгад би ерөөсөө тийм хэмжээний болно гэж бодоогүй тий. Тэгээд өчигдөр нөгөө юу жүжигчлсэн тоглолтоо явуулахад гэр нь хүүхдүүд манай ангийнхан чинь их авьяастай юм байна. Бид нар чи хаахад нөгөө эмээ өвөө гэдэг талаасаа өөрсдийгээ тэгээд томото болгочтой юм байна шүү дээ. Тэгээ яг энэ дотроо ингээд жүжигчилсэн тоглолт болгоод ингээд яасан чинь ямар гоё байваа. Тий. Тэгээ эхлээд бол зүгээр 1 2 дугаар байр болгоё гэжсэнийг 1-р байраа тодруулаад бүх байруудаа урамшууллаа гэсэн бид нар тий. Тэгээс арга байхгүйсэн. Тий. Оролдлоо тэргүй тэр сэтгэл гаргаж байгааг энэ үнээр зэрэг бүр үнэндээ ямар их хөдөлмөр базраа энэ чинь тэр нөгөө нийслэлгүй тоглосон. Тэр ямар хөөрхөн юм бэ? Тэр тэмээгээ авнаа. Тэр тэмээндээ хөөрхөн юу мөг бүгдээс тэгээд зөвхөн зургийн аппарат зүүцсэн. За тэгээд нөгөө нийслэлгүй чинь бас нөгөө тэр хиний юм бас дурлж штэ тийм ээ. Тэрнийхэн хөтлөлтөд илэрхийлж байгаа. Маш их гоё байлаа. Зургийн хайдав болж байгаа. За тэгж манай цэцгээ ч одоо хайдав бол тоглож байна. Эмэгтэй дүүдчиг тоглолоо, эрэгтэй л үтчиг тоглолоо. Надад бүр тэр цэцгийг хараад хайдав бол үнэхээр нэг торгон дээл өмссөн, тарган морь унсан нэг яг нэг баян хүний дүр шиг. Тэгээ юм нодрог мударгаа ингэж савжуулаалгүй ягаа халамцуу тий. Таламцуу. Яаж одоо ч нөгөө дэмбэрлийн дүр тоглосон тийм ээ. Тэгсэн. Аргаа өрөөд аргалаа тэгээд савраан барьцсан. Навчаа энэ чинь таарагдаад нөгөө найрны дунд нарийн ихэн залраад байсан. Үүтэ харан дээлтэй хүүхэн аваад одоо хормоо хийжсэн. Нөгөө дэмбэрл аргал түүх чунцаа гэж би андуулаа шүү. Тэр миний ямар байсан маш гоё. За тэгээд тэр юу зэрэг нэмэх кинонд орохтой тэр ноёны дүрд тоглох ган хоёрын маань ноёны хамгаалалт бүр яг тий. Урд өдрөөс нь ягаад маргааш нь бүтэн өдөр шиг бол ноёны малгайтай нацлбаа. За манай дүүдээ ч одоо тэр долдоогийн дүрд тоглоход дашуур хийгээ өөрөө мод руу яваач тэр мод авчиж ирээ тэргээрээ дашуур хийгээ тэр дашуурны одоо нэг сураар хөөхөн тэр дашуурыг чинь ингээ ороогод хийцэн байдаг. Яг тэргээр нь зангидаж хийсэн. Зангидаж хийгээ. Ер нь тэгээ бүх хүмүүс бүгдөө ямар ч итвэхтэй. Гүй тэр жүлтөм сурж одоо хинийг хараа магсар махарда би одоо ганцхан нохоо болохоос гадна агдаглаад боролдоогийнхоо нөгөө евг тийм ээ ноёнд өгөөд тэр нэг евнгийн олж ирээ таатай хаус эдэнт рүү захиулж евнгийн авцарлаа. Тийм одоо бүх дөрүүдээс маш гоё. Айгуу гоё. Үнэндээ шалгаруулахад гэцүү тэгээд
бүгдээрээ одоо нэг гол дүрийг тодруулъя гэсэн чинь 4 гол дүрээс бид нэр Шилдэг одоо 10 дүрээ. эрхэнд нэгийг гарлаа шүү дээ. Одоо манай Дөрүүл ингээд л оруулчмаар байлээ. юунд дүрд Ерөөсөө харахад л Ерөөсө харах үед нь харах үед нь дууламжлал. нүүр царай үзүүлсэн. Тэг яг л нэг юм нэр хүн шиг засах махартай яг л боломжтой. Зүртэмсрэг хараа. Тийм. Зүртэмсрэг угаасаа урлагийн хүн болохоор бас тэр үнд бас тайзны бас төлөвлөх хөвсөл бол маш их байлгүй цонхоор өөрөө найруулдаг хүн шүү дээ. Урцэрч уунаад хоёр давхар тооцгоны нэгийг уунгаад тэр байж байгааг хаалтан нэр үнээр гоё нэр үнээр гоё. Энэ юу бол маш гоё боллоо. Бүгдээ өөрсдөө бид өөрсдөө ч гэсэн маш их хөгжилтэй. Маш их нээлээ. Ёстой үнийн чадвартай юм байна. Ёстой бидний манай ангийнхан бол юм хийх юм бол бүгдээр нь авьяастай, бүгдээр нь чаддгийн, мэддгийн байна гэдгийг харуулж өглөө. Маань эхнээсээ эхлээд эхнийхээ нээлтээс эхлээл одоо ангийнхаа бүх охид хөвгүүдийг баясгсан, баярлуулсан, хөгжүүлсэн маш их гоё өргөн хүрээтэй тий болсон учраас энэ зохиож байгаа ерөөсөө бүх юмд манай ангийнхан бол бүгдөө маш их идэвхтэй оролцлоо. За идэвхтэй оролцсон гадна энээс өнгөрөөгүй хүн ерөөсөө тэр дотор байсан. Агшоогүй. Энэ байсангүй. Маш их гоё байлаа. Тэр биднэрт тэр нээлтийг хийж өгсөн тэр хөтлөгч залуу ямар гоё юм бэ тий. Тэр дуучид тий. Гэхдээ яг нэг биднэр зориулсан бидний үеийн дууг дуунуудыг ямар гоё дуулав. Тэр нас тогтох сайхан гэл тэгсэн чинь нэр инээд ингээл сонирн болоод яваа. Нэрэл тийм шүү дээ. Угаасаа бүр цаанаас бид нарыг тийм хайрлсан хайрын өнгөөр хайрын өнгөөр сэтгэлээс маш гоё. Үн сэтгэлээс. Тэгээд тэр нэг залуу хараа бүр одоо эргэж хараад хорогдоод тийм ээ. Би ч ямаргүй л одоо ажиллаа бодглохлоор явхацтай гэсэн шүү. Тийм. Энэ хэд маань одоо ажилтаа болохоор тийм. Нэг хүн нэгээс хоёр дуу дуулаад явна гэж ирсэн шүү дээ. байсан баг. Зарим залуунууд 2 байтгаа 4 5 дуулсан шүү дээ. Тэгээд бүр эргэж хараад дуулаад. Тэгээд ингээд бид нэр өөрөөсөн бүхэл юм ерөөс явуулж байгаа бүх зохион байгуулалт дандаа л хайрын дээр явлаа. Яг үнэ. Гоё боллоо. Тэгээд маш том ажлын ард гарлаа бүгдээрээ. Маш амжилттай гарлаа. Энэ хоног чи ерөөс одоо нэг 2 хоног 3 хоног дорн буцаж байгаа юм шиг л санагдчих. Тий одоо нэг мэдсэн чи 5 маргаашсан чи болчихлоо шүү дээ. Тэгсэн чи маргааш амтын газрын хоол унтчих маш сайхан байлаа. Оруулж байгаа орд дөр байгаль хүртэл бид нарыг дэмжиж дээ шүү дээ тий. Байгаль өцөд дээр одоо маш сайхан зөөлөн бороороод урчин бороороод өнөө өглөө чиг үнэрсэн ямар гоё байваа тий. Ямар гоё байгаа. Тий. Стоо гоё байлаа. Цэцэг навчин бол цагаан шар ягаанаараа дэлгэцсэн байж тий. Сэтгэл маш өндөр. Дэлгэцсэн гэдэг шиг. тий. Стоо гоё болсон баяр. Сайхан боллоо. Тий. Тэр овоогод алхаа юунд алхалтанд таягтай юм ээ нөгөө энд амарчсан. Таягаа тулцаа алхаад явж ирсэн шүү дээ бид нарыг дагаад. Тэгээд одоо бидний саяны энэ уулзалт чинь байна шүү дээ. Энд амарч байгаа амрагчийн сэтгэлийг бүтэл бүр хөдөлгөж тэднийг бүр бас дахар баярлуулад баясуулчлаа. Бид нар маш их өгсөн. Бид нар одоо ямар гоё анги танаа анги чинь яасан сайн уулзалт үзээгүй юм бэ. Бидний нас одоо 80 гарсан. Бид нар ч одоо 60 65 дахь уулзалт хийхэд одоо маш сөөхөн усуд ирдэг. Ирсэн уулзалт маань ийм гоё одоо байдгүй. Ийм гоё уулзалтыг ийм амьдралдаа үзээгүй ийм гоё уулзалтыг үзлээ гэдэг. Одоо эрдэнтийг их муу хандах байгаа тэр зүрхний хэмжгээр эмгтэй. Сая явдгуу. Сая дархных. Тэр бол ерөөсөө би 10 жилийнхаа уулзалтанд орчдөг. Ангаахын дээдийнхаа уулзалтанд орчдөг. Найс нөхдийнхээ уулзалтанд орчдөг. Тэгэхэд ийм сайхан гоё зохион байгуулсан ийм өргөн хүрээтэй бүгд одоо бүх улсуудаа оролцуулсан ийм сайхан уулзалтыг энэ яваа насандаа үзээгүй шүү дээ. Үзээгүй энэ сайхан уулзалтыг энэ бомбын оронд танаа ангийн уулзалтыг үзлээ. Ямар хоорондоо ирсэн юм та нар ямар хоорондоо гоё байдгийг бэ? Бие биендээ ямар хайртай байдгийг таануудын одоо нүдийн нүүр бүхэл талаас хөдөлгөөн болгоноос чинь дандаа хайр урсаж гарч ялаа. Тэгээд таануудыг хараад дандаа баярлаж багтдаг. Тэрч байтугай бид нэр одоо өдөр оройныхоо хоолндоор орж ирэхдээ таануудтай уулзсан таануудыг харна гэж бүр одоо
баярлсан, хөөрсөн, яарсан сэтгэлийг энэ ирж ширээн дээрээ суудаг гэж хэд хэд болсон ярьж штэ. За өнөөдөр ямар гоё юм үзүүлэх гэж байгаа бол нөгөө хэд чинь гээд бүр хөлийг лоосоод байдаг гэсэн тэгж хэлсэн. Бид нар ч гэсэн тэр хүмүүсийг хүндлээд сайхан цагаадынхаа тавыг тавьж өглөө. Ер нь бол дагаа өглөө, аргаа өглөө. Бидний ширийг ялгадаггүй шүү дээ. Бидний ширийг одоо ялгаагүй бас адилхан одоо өөрсдийнхөө суудаг ширээтэй адилхан зассан учраас тэр хүмүүсүүд бид нар ч гэсэн маш сэтгэл нь маш өндөр байлаа тийм. За бидний уулзалт маш гоё боллоо. Гоё боллоо. Тэгээ өнөөр нөгөө хаалтын цэнгүнтэй шүү дээ. Хаалтын цэнгүүн тий. Тэрнийхэн бас үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бүгдээрээ ажиллагаанд дүгнэж бас нэг жижигхэн яриа байгаа. За тэгээ одоо бидний авчирсан ус ундаа одоо бүхэл юмнууд бас байна зөндөө байна. Маш их байна шүү дээ. Одоо тэнцээ хил байна, доос байна. Бяслаг байна. Ундаа ус маань одоо хитэн пажгараа байж байна. Муу хүн эдснээ санхүү явуулна гэж. Бид нар ч одоо их чиг сайн явж гин, их чиг сайн идэж гин, их чиг ууж гин гэдэг. Их чиг ууж гин, их чиг гоё байна да. За тэгээд бидний энэ уулзалтаар одоо багш маань бидний маш том нялаалга өгч байгаа. Бид нэр хинээр голдгоо багшаараа гойдог, биенээрээ гойдог шүү. Уулзалт болгондоор. Хоёр найзтаа баярлалаа. Дандаа бидний бүх одоо үйл ажиллагааг түүхэлж, мөнхөлж байдаг. Би адам маш их баярлалаа. Тий. Маш гоё байна. Одоо тэгэд маргааш энэ уулзалт дуусаад явна гэхэд бол эхлээл баярлал баясаал ингээл хөөрөөл ингээл зөөрөөс янз юм байсан. Одоо өнөөдрөөс эхлээд нэг тийм жоохон гонигтай болж байна. Гонигтай юм шиг юм хашаач юм дээ. Энэ сэтгэл маш хурдж байна. Тий. Би энэ боцох болсон чинь тийм байна. Дахиад ингээд нэг яг иймэрхүү ингэж нэг яадгүй махаа дахиад уулзахдаа ойрхон уулзж яхасан гэсэн тийм л 2 хоног ингэж л штэ. Би нөгөө дүүдэгийн өрөөнд орсон чинь дүүдээ ингэсэн нэг санал байна гинэ. Ямар санал байна гэсэн чинь өөртөө мөнгөний төлөө 2 хоног сунгаж иж болохгүй юу гэж авчих. Тэгжил штэ. Тэгээд манай эрдэцэл бол үндсэндээ 100% эрдэцтэй ирлээ тий. Ирээгүй улсууд нь юу бол дандаа одоо хүн зэрэг шалтгаантай улсууд зорсон. Одоо манай ангиас ихтэл бидний ирэх ёстой улсуудаас ганцхан хүн ирээгүй. Тэр байна одоо бас биений байдал эрүүл мэндийн байдал болохгүй байсан учраас явж чадахгүй нэ. Би бол явъя гэсэн сэтгэл эрмэлзэл маш их байлаа. Та нартайгаа уулзаж үчиж чадаагүй би өөртөө гомдох болж байна. Бүр уйлсан шүү дээ маань сүүлэн. Ойлгохт нь би хүртэл бас л одоо гिचний уцсны цаанаас ярьсан ч гэсэн бас л уйлсан да. За энэ удаагийн одоо 55 жилийн миний амьдарч байгаа энэ одоо Булган аймгийн Хангал сумын нутаг Бомбын орон гэдэг сайхан газар 7 хоногийн хугацаатай сайхан болж өнгөрч байна. Би энэ уулзалт бэлтгэх комиссийн гишүүн боловч энд одоо Эрдэнэт байдаг учраас бас нарийн ширээ ажилд нэлээд оролцож чадаагүй. Тэгээ ирээдсэн хойно одоо ажиглаж байхад бол та гурав маань маш сайхан одоо бэлтгэсэн байна. Та гуравтаа их баярлалаа шүү. Тэгээ ангийнхаа одоо нийт охид өгөөд тэ одоо аз жаргал эрүүлэнх хамгийн сайхан бүхнийг хүсэн ёо. Тэгээд ингэж хэлэхэд бол ерөөсөн ямарваа нэг юм чинь одоо удирдлага зохион байгуулалт гэж байдаг. Тэгэхээр манай одоо энэ үйл ажиллагааны гол удирдагч нь бол өөрөө байсан учраас энэ одоо чиглэл яах их бүх арга замуудыг бид нарыг одоо жолоод тэгмбэл зүгээр ингүүл зүгээр манай цаатлагч өөрөө олон жил удирдах ажил хийсэн учраас маш нарийн зохион байгуулалт чигийг бол маш гоё өгчээсэн. Өдөр болгон бидэхэд чинь одоо холбогдож өдрийн заримдаа сүүлийн үед бол өдрийн 3 эмтэр холбогддог байлаа шүү дээ. Тэгсний хүчээр энэ ажилууд бол ийм аятайхан одоо бүрэн дүүрэн хийх гэсэн төлөвлөсөн бүх ажиллагаа одоо амжилттай сайхан хийж өндөрлөж байгаа байхгүй юу. Тийм учраас саадлахтай бас баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд цаагийнхаа одоо удирдан зохион байгуулах чадaltaй чадварлаг тэрэнд нь одоо тулгуурлаж бүхэлдэн цэргийн ангидаар бид нэг өдрийг зугаалгыг үйл ажиллагаагаа өнгөрүүлж
Тэр бол маш гоё байсан. Тэр цэргийн анги тэр хоол идээ. ямар гоё ямар мундаг манай Монголын одоо энэ цэрэг чинь ямар гоё зохион байгуулалтаа ямар мундаг Тэр юм бэ. чинь бол гоё. Яста үзээгүй юмнуудыг үзсэн шүү. Бид нэр ойлгохгүй байсан шүү дээ. Тийм. Нэг том гол маань надад тэр нь юу санагдсан гэж нөгөө нэг хөвсгөл нуураас гаргасан бүх машинуудыг тэр цэргийн Тэрний одоо татаж гаргасан юм биш үү? том тэр юу техникүүдийг тавьсан биш. Тэгээс тэрнийг одоо тэр далай дээр хөвдөг гүүр гэдэг юм би бас тэндээс анх одоо сонслоо шүү дээ баг тий. Би бол чи хэдэн хэмжээний юу өргөн байх вэ? Хэдэн метр уртайхад тэр хэмжээгээр дийлгэдэг хэрэгжлээ шүү. Тийм цэргийн анги руу чинь зүгээр энгийн ардуудыг тэгж хамаахгүй Оруулахгүй шүү дээ. Юу гэж оруулах. Их орныхоо одоо хамгийн том мөрөн, сэлэг мөрөн дээр одоо яг эрэг дээр Тэрнээс одоо амсаж байгаль тэр усны тэр сайхан байсан бас. Ястаа сэлэн Мөрнөөс амслаа. Тэр сайхан модон дотор нь суулаа. Бүгдээрээ дууллаа. Бид нар ч одоо маш бас олон гоё дуулсан шүү дээ. Элхэн битгээ дууллаа. Үлдэн чанараа дууллаа. сэлэн мөрнөө дууллаа. Сэлэг мөрнөөсөө одоо уулаа ямар гоё байваа. уснаас нь даан хүргэлээ. Тийм даалаа. Ер нь өстой маш гоё юм аа. Маш гоё байлээ. Энэ бүгд бол одоо саг юм аа. Сайхан одоо үйл ажиллагаа болж Нөмөр нүүлгэр. Бид нар одоо дуртай хүн цэргийн ангийн гашаат дээр ороод алхах юм уу? юу хаалгаар нь оруулах. Юу хаалгаар нь оруулах. Тэр чи одоо тэр хөлөгтөө тэр сэргүү тоолдог тэр зааланд орлоо. Үгүй ямар гоё цэвэрх юм бэ? Ямар гоё юм бэ? Бид нарыг явж байгаа газар болгонд ясулсан зэргүүд те ямар сайхан нэр хүндтэй тэр надад их гоё санагдчихсан. Тий. Хүндэтгэлтэй байна. Тэгээд тэр цэргүүд гэсэн хөрх бид нарыг ороход бид нарыг хараад янз бүрийн баярлж штэ. Тий. Маш гоё юм. Сайхан байсан. Үйл ажиллагаа гоё боллоо. Тэгээ одоо бүгдээрэнд нэрвэлэг хацж байгаа гэсэн. Тий. За.
За ингээд ангийнхаа хамт олон таа бүхэнд маш их баярлж байна. Манай Эрдэнэт хотод 3 дахь удаага ирлээ таа бүхэн. Багш маань 2019 он буюу одоогоос 7 жилийн өмнө биднэрт нэг л юм одоо загсан байгаа. Тэр нь юу гэхээр ямар ч зүү хүсээ хорогд гарахгүй шүү биднээс гэж. Тэр 19 оноос хойш ерөөсөө зүү хүсээ хорогд гараагүй. Тийм ээ? Ингээд Эрдэнэт хоттой ирэх дуртай одоо удахгүй 50 жилийн хойд хийх гэж байгаа. Зууны маллай бүтээн байгуулалт Эрдэнэт хотод маань хүрэлцэн ирж зуны дэлгэр сайхан цагт хүрэлцэн ирсэн та бүхэндээ одоо маш их баяртай байна. Би бол комиссийн гишүүн, комиссийн дарга бол одоо манай ангийн дарга. Бүхнасаараа одоо сургуулийн хичээлийн их захирал хийсэн алтан гадс одоо хөтөлбөрийн навяаны Улаанбаатар хотод хосоорн гэрдүүлсэн манай Нина байгаамаа. За дээр нь одоо мөн хөтөлбөрийн навяаны Улаанбаатар хотод алтан гадс одоо хосоорн гэрдүүлсэн эдийн засаг санхүүч энэ одоо ерөнхий нэгтлэн болгочоор олон жил ажилласан дамжингийн иргэмаа нэг комиссийн гишүүн байна. За мөн Ардын боловсролын тэргүүний ажилтан маш олон жил сургуулийн захирал хичээлийн эрхт хийжсэн алтан гадс хотод Бизягийн гэрэл чимэг. За бид дөрөв одоо энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байна. Тэгээд бидний одоо зохион байгуулсан уулзалт энэ арга хэмжээ бас та бүхэн таалагдах байх гэж бодож байна. Маргааш зэвсэгчний 122 дугаар ангийн удирдлагууд одоо биднийг аймгийн засаг дарга хялгантад хүлээж авах ёстой. Та бүхэнд одоо сэлэн мөрнөө үзүүлнэ, хялгантын одоо бүтээн байгуулалтыг үзүүлнэ. Маргааш өглөөний аялал тийм байгаа. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Энэ ташрамд бид 1971 онд Монгол хэлний улсын олимпиадад улсын хэмжээнд 1-р байранд шалгарч улсын авраг анги гэж одоо ийм алдар нэрээ улсын хэмжээнд цуурай тавьж байсан ийм анги. Энэ ангийг маань удирдах байсан Баянгор аймгийн Галууцсан бол математик тооны багш Ардын боловсролын тэргүүний ажилтан Алтан гадс хотод алдарт их Дагдан доржийн цээсрэн ийм багш байлаа. За ингээд бидний хамт олонны дундаас багш Бавуугийн хамт, багш Дөнгөрнямагийн оюун чимэг, багш Янжин дулмын Далхсүрэн, багш Афганы Ганбаатар, багш Чоймблийн номч, төр захиргааны ажилтан Арвжирийн Цэвэн дулам, худалдааны байгууллагын ажилтан Санги доржийн Цэрэн долгор, хүний ихэмж Цэрэнживийн Ган тулга, хөдөө аж ахуйн инженер Чойсрэнгийн Баасанжив, хэл хамгаалах байгууллагын ажилтан Даваажгийн Төвдөн дорж, эдийн засагч Дамжин сүрэнгийн Ганболд, төмөр замын техникч Ванлуугийн амгаланаар одоо ертөнцийн мөнх усыг үзсэн. Тийм учраас өнөөдөр одоо ингээд хайрт багшийнхаа, хайрт найзуудынхаа одоо гэгээн дурсгалыг хүндэтгэж 1 минут одоо босцгоё. Сууцгаана. За дээр нь одоо ингээд бас би Эрдэнэт хоттой 40 гаруй жил одоо ажиллаж амьдралаа. Хотынхаа одоо цагдаагийн даргаараа бас 10 гаруй жил ажилласан. Төр засаг маань одоо миний ажил хөдөлмөрийг үнэлж скватрын одон Монгол улсын гавьяа туулч гэдэг одоо ийм эхэмдээ сайхан цолыг хайрлсан. Өнөөдөр мөрөн дээр хурандаа гэдэг одоо цол зүүсэн ийм хүн. Тийм учраас би бас ийм төрийн чухал онцгой ажлыг хийж байсны хувьд манай Эрдэнэтийнхэн бол намайг хүндтгэдэг нэг үгүй ихэд. Тэгээ одоо намайг хүндэтгэж ирсэн Эрдэнэт дуугчгийн чуулгын ажилтнууд, эхэм дүүдээ, ариун эрдэндээ
Дошгүй юм байгаа үлээ. Дэлгэр магна Нямдава энэ дөрвөн одоо сайхан дүүнэртэй одоо анги хамт олонныхоо өмнөөс маш их баярлалаа илэрхийлье. Ариултны маань Ингэр дээр Монгол улсын гавьяач гүчний тэмдэг ялцсан харагдаж байна шүү. Би бол их зүүн зүүн шүү. За ингээд энэ амралтанд одоо хамт хүрэлцэн ирж бас сайхан одоо танилцсан Булган нутгийн улсууд манай Нямдорж ах байна, Лав дулгарыг гэж байна. Тэгээ босод ирсэн одоо манай эдгийнх байна. Та бүхэнд бас сайхан амраарай. Орой биш уулзсан шүү. Хөдөлгөөн даалгавар тоглосон шүү. Тавтаа сайхан амарцгаагаарай. Та бүхэн орцсон явд баярлж байна. За манай энэ амралтын одоо захиргаа Монгол Улсын хөтөлбөрийн баатар Дорилг Сүрэнбай хүү Батбаяр, гэргийн одоо манай инженер Чимэгбаяр, тэр Жүгдэр Сүрэн манай менежер Булган аймгийн сайхан сумын хүн. Та бүхэнд одоо тогооч нар та бүхэнд одоо маш баярлалаа. Хамтдаа сайхан одоо хоолундаар биднийг дайж ингэсэн явд баярлалаа шүү. Ингээд та бүхнийхээ одоо эрүүл энхийн төлөө, урд нас удаан жаргалын төлөө хамгийн сайн сайхны төлөө энэ ундгыг өргөн барья. За, ерөөл дүүрэн маршиг болтгоё. Та бүхний маань юу сонсон гэсэн цагаан хусна. Он мөнхөдөө сэтгэгчсэн сайхан бүтгийн бэлгэрэлийг дахин өргөё. Сайхан байна. Маш гоё одоо уур амьсгалыг бүрдүүлсэн урлагийн одоо энэ олон гоё авиастер залуучуудтай бас ангийн хамт олонны өмнөөс дурсгалын зүйл, өчүүхэн зүйлийг гардуулъя. Манай нөгөө комиссийн яарэ хамгийн түрүүнд би өчигчтөө одоо шагнал гардуулахыг хүсэж байна. Нэр нь хэм блэ? Өчигч Дашдэмбэрлээ цаашдын нуран бүтээл маш их амжилтыг хүсье. Ангийн хамт олон албан хоромгүй гэж байгаа. За дараач ариун эрдэнэ дуучин манай одоо хуранда удахгүй ингэр дээр одоо гавьяатын тэмдэг ялагдсан гэж хараад байгаа. Баярлалаа дүүдээ. Уран бүтээлийн ажилд өндөр амжилт хүсье. За дараач Дэлгэр магна. За бид нарын сэтгэдэг болохоор манай ангид чинь маш их олон багш нар байдаг шүү дээ. Багшийн тухайд маш гоё дуудсан. Баярлалаа дүүдээ. Нямдава. Оо яста нас тогтоосах гэдэг дуу бидний зүрх сэтгэлд хүрэхээр ямар гоё. Нас тогтоосах нэг дуулсан За. За дүүтэй баярлалаа. За тэгээ энэ альбомыг сонгосны учир бол энэ айл гэрт байхад нэгдүгээр одоо өөр хүүхэд ажилтнаар маань Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотынхон бүх одоо түүхэн амныг мэдэж байх нь зүйтэй юм гэж энийг сонгосон. Хоёрдугаар энэ ном гэдэг бол оюуны үнэт юм За хоёрдугаар найзуудад зориулж очир хаш чулуун бүсийг одоо бэлэглэж байгаа. За энэ бол эрүүл мэндийн ач холбогдолтой хаш чулуун бүс. Яагаад гэвэл бидний насныхан бол бүгдээрээ одоо ууц, нуруу болон одоо бөөрийн асуудалтай байдаг. Энэ хаш чулуун одоо эмчилгээ бол сүүлийн үед маш үр дүнтэй гэж яригдаад байгаа. За дараа нь ангийн маань олон удаагийн уулзалтуудыг энэ одоо зургийн цомогт багтаасан байгаа. Хүн болгонд очно. За энэ нэг жижигхэн юм сүүнэр байгаа. За энэ сүүнэр бол энэ жил морин жил учраас морин жилийнхаа уулзалтыг одоо зөвнөл болгоод тэгээд энэ цорой жоо морийг энэ одоо
Монгол орны маань үнэт иргэдийн чулуун дээр суйрлуулсан. За ингээд хүн болгоно ийм одоо гарын бэлгийг гардуулнаа. За ийм бэлгийг гардуулноо хэмээн багш Монгол улсын авиатогч тогоо багштан ингээд өгөөд хүн болгондоо гардуулъя. Бүгд одоо эцэгхэн ийм гарын бэлэг очиж байгаа. За цагийг ер нь нөгөө юунаас авторт ихийн одонтой ээжүүдээс ихлээд гардуулчих. Адья тань одоо ихлээд гардуулъя юу бай өвлөж. Бastаа үзчих. Хэ. Мэ. За. Хүч.
авьяаттай. Одоо тэгээд энд бол 2 авьяат нэлсэн байна. 1 авьяат нь одоо бас тодорхой хүндэтгэл шалтгаанаар ирээгүй. Одоо авьяатууд болон хөнгөлөлтөнд бид гардуулнаа. За Монгол улсын авьяат хууль хурандаас ажилласан ийм одоо банк өгүүлэх байгаа. Дараагаар нь одоо математикийн багш Ардын боловсролын тэргүүний ажилтан Атан гадас хөтөлбөрийн гавьяаны удаан тугын одонд ташралчаа. За хөгжмийн зохиолч манай одоо урлагийн тэргүүний ажилтан за манай бас 2-3 одоо бүгд ажлын шалтгаанаар ирж амжаагүй байна. За одоо өнөөдөр ирсэн ийм бүгд байгаа. Одоо бүгд энэ манай ангиуд ер нь нэг онцлог анги байна. Тэгээ одоо 55 жилийн гэхэд бас их одоодан байж байгаагийн учир бол эдгээр одоо алтангуудын бас нөлөө нэмэр болоод их байгаа. Чуугах. Нэг юм фанонсын шаг. Юм дуурсан шүү. Үзээд. Одоо Нина. Энд чинь нэмэгтэйчүүд юм юу гэдэг юм бэ? За, Улгаан хамгааллын ийм сайхан байгаль Улгаанаараа ийж 2 удаа амарч байна. Манай энэ амарчийн хүмүүс бидний маш сайхан хүлээж авдаг. Ийм сайхан хамт олон байнаа. Тэгээд бага насаараа гагнагдсан бидний энэ 55 жилийн үерхлийг мөнхөжсөн энэ уулзалт сайхан амарч дээр бүр гал дээр гал нэмж тос дээр тос нэмэх гэдэг үү? Гал дээр тос нэмэх гэдэг үү? Тэр шиг ингэж сэтгэл зүрх юм хөдөлгөж дөрөвлөж өгсөн Эрдэнэ хотоос ирсэн аяцдаг үнэртэй маш их баярлалаа. Танартай талархаж байна. За бид нэр тэгээд нутгийнхаа дуугаар танаас талархаж болгодог гэсэн чинь дуу дууссан. Тэгээд дахиад хэдүүлээ ярьж байгаа нь өөр дуу дээ. Дүүнэртэй талархсан сэтгэлтэй юм. Ямар дуу болох вэ? Сая бид нэр За. Я саяын дуу гэж байдаг уу? Самцэн насанд заяаса Орсолог омайдраа Ганцхан нэрдээ гүйсээ Ондан хүсгэний Хослог
Jagada